Наран мандахаас шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын мандан бадрал, үүсэл хөгжил, дорот ялагдлын түүхэн үе мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. Сайн байна уу? За эрхэм мөндөд хөөгдөө та бүхэнтэйгээ өнөөдрөөс эхлээд Орхон аймаг Эрдэнэт хотынхон номын телевизээр Монгол улсынхаа түүхийн цуврал лекцийг хамтран зохион байгуулж явуулахар болж байна. Номын телевиз маань үүсч байгуулагдсныхаа 10 жилийн ойгийн жилд тэмдэглэн энэ ойнхон хүрээнд Орхон аймаг Эрдэнэт хотынхон хүүхэд багчууд нийт иргэд хөдөлмөрчдөө зориулаад оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж түүхийн цуврал нэвтрүүлэг явуулахаар шийдэж энэ түүхийн цуврал нэвтрүүлгийг миний зүгээс хүүхэд багчууд та бүхэнтэй нийл зохион байгуулах болж байна. Багш та бүхэнтэй хамтарч энэ лекц хичээлийг зохион байгуулах гэж байгаа их баяртай байна. Учир нь та нар маань одоо ирээдүйн зорилгыг тодорхойлчихсан. Ирээдүйд одоо багш болохоор шийдсэн. Тэр дундаа бүр түүхийн багш болохоор шийдсэн. Багшийн ангийн хүүхдүүд гээд хичээлд маань оролцож байгаад их талархалтай сайхан байна. Ер нь өнөөдөр бид яагаад гэхэд Монгол улсынхаа түүхийг сонгож авч цуврал лекц болгож хийх гэж байгаа юм бэ гэхээр 2-3 учир шалтгаан байна. Нэгдүгээрт нь Монгол улсын түүх бол агуу түүх. Энэ үл зөвхөн Монгол улсын төдийгүй дэлхийн түүхтэй их олон талаараа очиж холбогддог учраас бид хүн болгон хүүхэд багчууд болгон Монгол улсынхаа түүхийг системтэй сайн мэдэх ийм учир шалтгаан нэг байна. За хоёрдугаарт нь өнөөгийн үед та нар бол 90-ад оноос хойш төрсэн орчин үеийн сүүлийн үеийн хүүхдүүд учраас Монгол улсынхаа түүхийг үлэх сайн мэдэх юм. Багшийнх нь үе та нарын аав ээж, та нарын өвөө эмээнэрийн үе бол хуучин нэг социалист системийн үед эд одоо өөрсдийнхөө боловсрол мэдлэгээ эзэмшижсэн тэр үед бол Монгол улсын түүх хаалттай. Тэр тусмаа Чингис хааны түүхтэй холбогдолтой бүх асуудлууд хаалттай байсан учраас Монгол улсын түүхийн талын мэдлэг бол бас тийм ч их өргөн дэлгэр биш. Жохоо хязгаарлагдмал байсан гэдгийг ойлгоно бас тийм ээ. Тэгэхээр та нарын аав ээж, өвөө эмээд бол буруу байхгүй. Тэр үед л одоо систем маань тийм байсан болохтой зэрэг бидний заадаг хичээл бол бүгд найрамд Монгол ард улсын түүх тийм ээ. Бүгд найрамд Монгол ард улсын түүх гэхээр та бүхэн мэднэ 1924 оноос хойших түүх болж таарах нь шүү дээ. За тэгээ Монгол ардын хувьсгалд намын түүх, зөвлөлт холбоот улсын коммунист намын түүх, шинжлэх ухааны коммунизмын онол, марксизм, ленинизм гэдэг одоо түүхийн ийм л салбарыг хамарч бидэнд түүхийн талын мэдлэгийг өгдөг байлаа. Өөрөөсөө бие дагаа судлыг ихтэй зэрэг материал их ховортой, олдож байгаа материал нь дандаа одоо тухайн үеийн үзэл сурталын үүднээс зассан, засварлсан, цензурцсан ийм материалууд байсан учраас Монгол улсынхаа түүхийн талаар тэр болгон дөрвтэй системтэй мэдлэг олж авах боломж байгаагүй юм шүү. Тийм учраас өнөөдрийн энэ хичээл бол хүүхэд багчууд та бүхэнтэйгүй одоо манай хотын миний үеийнхэн 50, 60, 70 настангууч бас тодорхой хэмжээгээр анхаарад, үзээд, чагнаад ийм системтэй мэдлэг олоод авчих зарим нэг юмныхаа учир начрыг тунгаагаад олчих ийм боломжийг өгөх ёстой юм. Тэгэхээр энэ түүхийн цуврал хичээл биш. Хичээл гэвэл одоо түүхийн шин нарийсгаа салбарлуулад маш олон судалгааны бүтээлийг ашиглаад их яваад байгаа шүү дээ тийм ээ. Энэ бол түүхийн цуврал лекц. Түүхийн цуврал лекц учраас тухайн одоо нэг сэдвийг сонгож аваад тэр сэдвийнхаа талаар хүмүүсэд, сонсогчдод гарцаа байхгүй хөрвөл зохих, ойлгол зохих тэр хэдэн асуудлуудыг багцлж яриад эцсийн үр дүндээ тэр сэдвийн талаар хүмүүс тодорхой системтэй ойлголттой болох ийм учир утга байдаг учраас энийг бол одоо түүхийн цуврал лекц гэж ойлгож байна. Тийм учраас өнөөдрийн лекц хүннүгүрний үеэс хүннүгийн үеэс хичээл маань эхэлнэ. Яагаад одоо хүннүгүрний тухай Монголын түүхийг эхэлж байгаа юм бэ гэдэг бас их учир холбогдолтой. Нэгдүгээрт нь бид Монгол улсын түүх гэхээр 13 дугаар зуун Чингис хааны үр удмын Баялдан дагуултын үеэс эхлээд Монголын түүхийг өөрсдөө тэг сонирхдог
дэлхийн нийтэш тэр үеэс нь л одоо Монголын түүхийг судалж сурвалжилж ингэж эхэлдэг байхгүй юу. Тэгвэл өнөөдөр Хүннү гүрний үеийн түүхээс Монгол улсын түүхийг эхэлж байгаа явдал нь бол 13 дугаар зууны үеэс урагш нь ахаад нэг 1500 жилийг цааш нь ахиулж тэр үеэс нь ярьж эхэлэх нь байна шүү дээ. Тэгээ энэ бас их учир холбогдолтой. Яг үхтэй зэрэг одоо өнөөдөр жил болгоны наадмын урилга одоо энэ жилийн наадмын урилга багшийнх нь энд байж байна л да. Тэгсэн чинь энэ дээр юу гэж утсан байна үхтэй зэрэг толгор төрийн 2223 жил, их Монгол улс байгуулагдсны 808 жил, ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадам гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэч хэн нэгэн зохиогоо бичихгүй штэ. Эн чин одоо төр цаанаасаа албан ёсоор зохион байгуулж байгаа төрийн их баяр наадам ийм урилгатай байна. Тэгэхээр энийг чи хүн хараад за ардын хувьсгалын 93 жил ойлгомжтой тийм ээ. 21 оны 7 сарын 11-ний өдөр хүрээген Хятадын аймагуудаас чөлөөлсөн хувьсгал хийсэн өдрөө ардын хувьсгалын ойн баяр гэж байна. 21 оноос хойш 93 жил болж. Их Монгол улс байгуулагдсны 808 жилийн ой бас ойлгомжтой. 1206 онд их Монгол улс байгуулагдаж Эзэн Чингис хаан эзэн хааны ширээнд залсан тэр цагаас хойш 808 жил болж штэ. Тийм ээ 1206 дээр одоо өнөөдөр 2014 гүшин 808 жил. Тэгвэл энэ тулгар төрийн 2222 жил 23 жил чи ямар учиртай юм бэ гэхээр л хүмүүс том жижиг өвгдөрөө суучдаг байхгүй юу. Энэ ой нэгдүгээрт ямар учиртай юм. Энэ ойг Монголын төр шийдвэр гаргаж тэмдэглэх ямар эрхтэй юм гэдэг асуудал чинь бас өнөөдөр гарцаа байхгүй одоо их гээд бидний мэдүүл зохих асуудал л да. Тийм учраас өнөөдөр багш нь анхныхаа хичээлийг их Хүннү гүрний үүсгэн байгуулагдсны 2224 дахь жилийн ой дээр Монголын тулгар төрийн 2223 жилийн ойн энэ өдөр ингээ та бүхэнд эндээсээ хичээлээ эхэлж байгаа юм учиртай юм шүү гэж. Сая багш нэг юм хэлсэн. Хүннү гүрний 2220 хэдэн жилийн ойг Монгол улс тэмдэглэх ямар эрх зүйн үндэс байгаа юм бэ? Хүннү гүрэн гэдгийг чинь 19-р зууны дунд үе хүртэл юу гэдэг байсан бэхээр хятадууд энэ манай дээд өвөг чинь Хүннү юм гэдэг байсан. Монголчууд бидний дээд өвөг Хүннү юм гэдэг байлаа. Оросууд манай якутуудын дээд өвөг Хүннү юм гэдэг байлаа. Туркчууд бидний дээд өвөг одоо Түргийн дээд өвөг Хүннү юм гэдэг. Тэгэхээр бас Хүннү гүрний чинь хоорондоо булаацсан танаа манаа гэсэн олон одоо ийм санал байдаг байлаа л да. Тэгсэн чинь өнөөдөр энийг Монгол улс албан ёсоор төрийнхөө хэмжээнд зарлиг гаргаад Хүннү гүрэн бол монголчууд бидний дээд өвөг мөн. Хүннү гүрэн үүсгэн байгуулагдсан он нь бол одоо 2225 жилийн өмнө манай эртний өмнөх 209 онд болсон байна. Бид 209 оноос хойш хөөгөөд өнөөдөр 2222 жилийнх нь ойг тэмдэглэж байна. Тэр үеийн Хүннү гүрний төрвөл өнөөдөр Монголын төр мөн гэдэг тэмдэглэж байна да тийм ээ. Тэгэхээр эн чинь бол нэг хөдөлгөөнгүй түүхийн баримтан дээр л үндэслэгдсэн байх хэрэгтэй тийм үү. Хөдөлгөөнгүй түүхийн баримт гэдэг дотор хоёр янз байдаг. Нэг нь түүхийн их сурвалжууд одоо тухайн үед нь бичиж үлдээсэн түүхийн их сурвалж энэ бол одоо яг тийм юм а гэсэн их сурвалж нэг байна. Хоёрдугаарт нь төрөл бүрийн археологийн судалгаанууд байна. Археологийн судалгаа. Тэгвэл энэ Хүннү гүрэн гэдэг чинь Монголын дээд өвөг мөн гэснийг бол археологийн судалгаагаар өнөөдөр дэлхий батлаад нотлоод Монголд одоо энэ эрхийг өгчихсөн юм байгаа юм. За энийг багш нь одоо энэ дээр харуулъя тэр манай операторууд харуулах бах. Өнөөдөр бид Эрдэнэт хот Булган аймгийн нутаг дэвсгэр дээр байна тийм ээ. Бид нар Булган аймгийн нутаг дэвсгэр дээр амьдарч байна. Бидний энүүхэн хойно эндээс нэг 100 гаруй километрийн цаана Булган аймгийн Хотог өндөр сумын нутагт Эгийн голын зүүн эрэг дээр Хантай нурууны баруун сугад Бурхан толгой гэж нэг газар байгаа. Одоо энэ дээр та нар харуулна. Энэ Бурхан толгойн энгэрт 106 Хүннүгүн үеийн булш байдгийг. 106 Хүннүгүн үеийн булш. Энэ 106 булшнаас 76-гийн Монгол Францын хамтарсан экспедиц судалгаа хийгээд 106 булснаас 76-д нь судалгаа хийнэ гэдэг нь энэ маш том асуудал шүү. Нийтдээ Монгол Хүннүгийн үеийн нэг 7000-аад булш байдаг гэж байна. Тэрнээс үл цөөхөн хэдэн одоо судлагдсан тэр дотроос одоо энэ багшийнх нь одоо энэ харуулах гэж байгаа тэр Бурхан толгойн булшийг бол бараг бүтэн хэмжээгээр нь олон улсын экспедиц судалсан.
Энэ судалж байгаа эд өлгийн зүйлийн судалж байгаа энэ шинжлэх ухааныг бол археологийн шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Археологи. Тэр дотроос гарч байгаа одоо тэр үеийн хүмүүсийн эд эсэнд нь, ясанд нь, үсэнд нь судалгаа хийж байгаа тэр шинжлэх ухааныг бол антропологийн шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Энэ антропологийн шинжлэх ухаан юу гэхтэй зэрэг дандаа тэр эртний үеийн хүмүүсийн генэнд нь судалгаа хийж, генетикийн судалгаа хийдэг байхгүй юу. Тэгэхээр энэ одоо тэр харагдж байгаа энэ зүүн талын энэ бурхан толгойн ингээс олдсон хүнүүгийн ясыг Францад аваачаад Франц, Монгол, Америкийн эрдэмтэд нийлээд одоо энэ 1994-өөс 1999 он хүртэл 5 жил одоо судалгаа хийгээд Францад аваачаад генетикийн судалгаа хийгээд үтсэн. Генетикийн судалгаа хийгээд тэр үеийн одоо хүннүүчүүдийн генийг өнөөдөр нөгөө маргалдаад байдаг өнөөгийн монгол хүний гентэй харьцуулж судалсан байна. Өнөөгийн хятад хүний гентэй харьцуулж судалсан байна. Өнөөгийн якут хүний гентэй харьцуулж судалсан байна. Өнөөгийн турк хүний гентэй харьцуулж судалсан байна. Тэгээд ингээд нөгөө маргалдаантай дөрвөн талын гентэй харьцуулаад судалсан чинь генетикийн судалгаагаар тэр үеийн хүннүүгийн ген өнөөдрийн монголчуудын гентэй яг таг тохирч байсан байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр дэлхийд хамгийн одоо бодиттой нотолдог шинжлэх ухаан бол антропологийн шинжлэх ухаан буюу генетикийн шинжлэх ухаан. Нэг нь генерээ тэгээд батлагдчихсан бол одоо тэнд ямар нэгэн их сурвалж генетер ирээд байхгүй. За хоёр дахь яснаасаа ингээд ген тодорчож. Хоёрдугаарт нь энэ Төв аймгийн Батцамбарын сангийн аж ахуй ноён уудын булш гэж бай. Тэр булшнаас олдсон хүннүүгийн үеийн булшин дотроос үсийг олоод үсэнд нь судалгаа хийсэн. Хүний үс гэдэг бол ер нь өөрийнх нь үүсэл хөгжлийг тодорхойлдог антропологийн шинжлэх ухаанд бол одоо маш том байр суурьтай ийм шинжилгээний өгөгдөн байдаг юм байна л да. Тэгээд тэр үс нь яг өнөөгийн монгол хүний үстэй тохирсон. За хамгийн сүүлийн нотлохоо юу гэхтэй зэрэг тухайн хүний дүр төрхийг өнөөдрийн хэлгээр 3D-гээр шууд гаргаад ирдэг ийм хүний нэгэд эрэхтэн бол гавлын яс. Одоо ерөөсөө гавлын ясны байвал тэр хүн хэдэн жилийн өмнө өгсөн ямар хүн байх нь хамаагүй өнөөдөр бол шууд л ингээд 3D-гээр дүр төрхийг босоод ирдэг болсон шүү дээ. Тэгээд энэ гавлын ясанд нь өвөр Монголоос олдсон хүннүүгийн үеийн булснаас гарсан гавлын яс, Монголоос олдсон гавлын яс, хойд Сибирь, Улаанууд, Брэдийн Тэравээс олдсон гавлын ясанд нь судалгаа хийгээд үзэхэд өнөөгийн монголчуудын удам ухсаавал хүннүүчүүд мөн гэдэг нь тогтоогдоод дэлхий хүлээн зөвшөөрсөн. Энэ баримтуудыг үндэслээд Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаад хүннүү гүрэн бол Монголын дээд өвгөн хүннүү гүрний үед одоо байгуулагдсан тэр үл өнөөдрийн Монголын төр мөн гээд хүннүү гүрний 2220 жилийн ой Монголын одоо тулгар төрийн 2220 жилийн ой 3 дахь жилдээ тэмдэглэж байна. Ингээд 3 жил тэмдэглээд явхад өнөөдөр Хятадын ерөнхийлөгччил ирж байна, Оросын ерөнхийлөгччил ирж байна, Туркийн ерөнхий сайдч ирсэн, ерөнхийлөгч ирсэн. Хэн ч одоо энэ маргаантай асуудлаар та нар бидний өвөг дээдсийн одоо түүх соёлыг булаан авч оймойг нь тэмдэглэж байна гэсэн юм ярихгүй байгаа үстэй. Тэгэхээр ингэж нотлогдсон. Энэ нотолсон энэ газар нь болохтой зэрэг саяын та нарт харуулсан бурхан толгой гэдэг энэ газар байна. Өнөөдөр энэ Булган аймгийн газар нутаг дээр бидэнд их ойрхон байна. Телевиз үзэж байгаа хүмүүс та бүхэн мэдэндээ одоо эгийн голын Бэрваз гэж бай. Одоо энэ хойно. Тэр ерөөсөө л эгийн голын Бэрвазнаас зөвхөн зүүн талд нэг 2 км орчим газар байгаа энэ бурхан толгой. Тэгэхээр энэ Хантай нурууны тэр их дархан цаацтай газарт зөвхөн энэ жижигхэн халзан толгой ганцаарнгийн бурхан толгой гэж нэрлэлчихсэн байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд бидний өвөг дээдс одоо энэ газар усны нэрийг хичнээн сайн олж өгдөг байсан юм бэ. Үнэхээр энэ бурхан толгой өнөөдөр бидний өвөг дээдсийн одоо бунхан шарилыг 2200 жил хадгалж өнөөдөр бидний үед хүргэж ирээд өнөөдөр биднийг ийм их 2-3 мянган жилийн түүхтэй тэр тусмаа 2-3 мянган жилийн түүхтэй төртөө гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрлж байгаа энэ газрыг бол одоо бид нэр үнэхээр дээдлж явах учиртай юм. Тийм учраас телевиз үзэгч та бүхэн эрхэм хүндэт хүүхдүүд та бүхэн энэ Булган аймгийн хотог өндөр сумын нутаг Хантай багийн нутагт байгаа эгийн голын зүүн эрэгт 2 км-ийн зайтай Хантай нурууны баруун эрэгт байгаа энэ бурхан толгой гэдэг газрыг их сайн тогтоож авч тэр хаваар явбал очиж үзэж энийг бол одоо түүхийн маш том ховор газрын нэг болгож үзэх ёстой юм шүү гэдгийг хөөхтөө та бүхэндээ хэлж байна. За ингээд
Одоо юу болов гэхээр өнөөдрийн хичээлийн ерөнхий одоо ач холбогдол нь гараад ирлээ шүү дээ, тийм үү. Тэгээ өнөөдрийн хичээлийн ерөнхий ач холбогдолтой холбогдуулаад багш нь нэг зүйлийг хэлэхэд нэгэнт хүннүү гүрний 2220 хэдэн жилийн ойгийн тэмдэглэж байна. Гэхийн зэрэгцээгээр хамгийн гол юм нь одоо бидний өвөгдөөс хүннүүчүүд одоо энэ Төв Азийн газар нутаг дээр анхны төр тулсыг байгуулсан. Аз твд анхны төр тулсыг монголчууд бидний өвөгдөөс хүннүү байгуулсан. Дэлхий дээр болохтой зэрэг 3 дугаар төр тулсыг байгуулсан. 3 дугаар төр тулсыг байгуулсан. Ийм их агуу түүхтэй улс юм а. Өнөөдрийн Монголын төр Аздан анхны төр нь 2222 жилийн түүхтэй. Дэлхийд 3 дахь төр нь. Тийм учраас өнөөдрийн энэ Монгол төрийг энэ одоо их алдар түүхтэй Монгол төрийг ихэд хүндэтгэж явахыг би та бүхнээс уриалан гуйж байна. Төрд их хүндэтгэлтэй хандаж бай. Эртний үеэс Монголын ард түмэн төрдөө их хүндэтгэлтэй хандаж байсан. Төрийн сүлдмэн гэж залбирдаг, төрийн минь хишиг гэж хүртдэг. Төрдөө маш их хүндэтгэлтэй хандаж байсан. Энэ сайхан өв уламжлалыг өнөөгийн монголчууд бас нэг жаахан дутуу үнэлээд байгаа юм биш үстэй гэсэн сэтгэл төрдөг шүү. Тухайн төрд ажиллаж байгаа хүн сайнтай муутай байж болно. Тэр төрд ажиллаж байгаа сайн муу хүмүүсийг сайн муугаар нь арчилсан нийгмийн үед янз бүрээр хэлж ярьж болох л баг. Тэгэхдээ Монголын төрийг янз бүрээр ийм олон жилийн түүхтэй дэлхийн хэмжээний дэлхийн одоо гарын 5 хороонд багтах эхний 3 төрийн нэгийг одоо үнэхээр хүндлэж, хайрлаж, биширч, мөргөж явууштай. Монголын төр ийм учиртай юм а. Тийм учраас Монгол энэ төрийнхөө ойг ингэж 2222 жил одоо энэ жилийнх нь 2223 эх жил 2224 жилгээ тэмдэглэхээр эх жилийн наадмаар энэ урилгыг авсан хүн болгон өнөөдрийн багшийн ярьсныг л одоо бодож байх нь байна шүү дээ. Энэ чинь одоо ийм учиртай баяраа бид нар тэмдэглэж байгаа юм шүү гэд. За ингэж л одоо Монголын төрийн агуу их үүсэл хөгжил гарч ирсэн энэ тухай өнөөдрийн хичээл үргэлжилж явагдаж байна. Наран мандахаас шингэ хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын Мандан бадрал, үүсэл хөгжил, дорот ялагдлийн түүхэн үе, мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. Газар нутгийн хувьдгүй л Төв Азийн элгэн дээр байгуулагдсан энэ хүннүү гүрэн маш том газар нутагтай байсан. Урд тал нь Хятадын цагаан харим, зүүн тал нь Хянганы нур, баруун тал нь өнөөдрийн Туркменистан, хой тал нь өнөөдөр Байгаль нуурын цаад чонд энэ Сибирь тэр чигээр ороод ийм том газар нутагтай. Газар нутгийн хэмжээ нь 5.9 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай байжээ. Өнөөдөр би чинь сая 565 мянган хавтгай дөрвөлжин газар нутагтай гэдэг тийм үү. За түүнээс 3 дахин том ийм газар нутагтай орон 2200 жилийн өмнө Монголын төр улс байгуулагдаж байжээ. 2009 онд байгуулагдаж байна. За тэр үед хүн ам ийм тоон бас гарсан байдгийн бас их хөгжилтэй байсан үе шүү. Тийм одоо бүдүүлэг харанхуй байсан гэж улсууд яриад байдгийн дөнгөж одоо төмрийн хүрлийн үе дуусаад төмрийн үе эхэлж байсан. За нэг боолын нийгэм байгуулагдаагүй, задарсан задраагүй гэдэг янз бүрээр яриад ихэд бүдүүлэг гэж байсан. Тэр үед хүннүүчүүд өөрсдөө малаан тоолдог, хүнэн тоолдог байсан. Хүний тооллого явуулдаг байсан. Тэр тоог нь баримжаалаад ингээд үзэхээр хүннүүчүүдийн хүний тоо тэр үед одоо сая 500-аас 2 сая орчим байжээ гэж. За хүний тоо нэг өнөөгийн багцаатай байж 2000 жилийн өмнө тийм ээ. Газар нутгийн өмнө өнөөгийнхоос нэг 3 дахин том байж. Тэгэхдээ 2200 жилийг Монголын төр туулаад ирэхдээ өнөөдөр туулаад ирсэн байна. Өнөөдөр тусгаар тогтносон өрн ирэхэд Монгол улсын иргэ ингээд бид нарыг баярлуулан багтуулаа сууж байна. Тусгаар тогтносон Монгол улсын төрийн талбай нүүбийн тэнгэрт мандаж л байна. Тийм ээ. Тийм учраас энэ Монголын төрийг ихэд дээдлж яваарай гэж хэлдэг чинь ийм учиртай. Газар нутгийн хувьд ийм учиртай. За тэгээ газар нутаг ярьсантай холбогдуулаад багш нь түрүү хэлсэн энэ үл гिचээл гэхээс илүү лекснээс түүнийх олон юм авч хоцроод байх шаардлагагүй байдгийн штэ. Тоомтойхон хэд 3 юм л аваа хоцрол болдгийг. Тэгээд манайхны
Хүүхэд залуучуудын дундчил байдгийн, бидний үеийнхний дундчил байдгийн хятадын цагаан хэрэмний талаарх ойлголт бас их бүдэг бадаг байдгийн шүү. Энийг би бас нэг тодруулаад хэлээдгий. Хятадын цагаан хэрэм гэдэг чинь дэлхийн 8 гайхамшиг нэг тийм ээ. 8 гайхамшиг. Тэр утгаар нь юу гэхтэй зэрэг эн чинь Чингисийн үед Чингис болон тэрний үр садын довтлохоноос л одоо айж эмэхтэн хятадууд их цагаан хэрэм барьчихсан. Тэгээд бас их омөргөхнөө болоогүй. Энэ их агуу том бүтээн байгуулалтыг барьсан улс агуу юм, энэ том их бүтээн байгуулалтыг бариулсан улс нь бүр агуу юм гэдээ одоо ярьдаг. Одоо энэ үгүүл энэ Бааврын энэ нүүдэл судал гэдэг энэ номон дээр би л дээ тэргээр эхэлдэг штэ. Тэгэхдээ энэ үг бол үнэн. Үнэхээр тэрийг барьсан ард түмэн чагуу, тэрийг бариулахад хүргэсэн ард түмэн чагуу. Гэхдээ энэ чин Чингисийн үед 13 дугаар зууны үед бишээ. Одоо өнөөдөр багш нь хэлж байна штэ. Чингисийг төрөөгүй байхад 1500 жилийн өмнө 2000 одоо манай тооллын өмнөх 2019 оноос 2009 он гэхэд хятадын цагаан хэрэм баригдчихсан байсан. Тэгэхээр хятадын цагаан хэрэм гэдэг чинь бол хүннүүгийн довтлогоо дайралтаас хамгаалж одоо хятадуудын өвөг дээдсийн бариулсан ийм хэрэм бол таарлаа штэ. За Тухайн яг хэд байдгийг багш нь мэдэхгүй нэг номон дээрээс үзэхэд 4500 км-ийн урттай 100 м 10 м-ийн өндөртэй 100 м тутамдаа нэг одоо юу гэдгийг харуулын шавгартай ийм гэж нэг гарч байдгийг. Нөгөө нэг номондоо 7500 км-ийн урттай гэж байдгийг. За яадаг ч л байлаа гэсэн 2200 жилийн өмнө хүннүүшүүдийн довтлохоноос хамгаалж хятадын дээд өвгчүүд 3 гэсэг барьсан байдгийг цагаан хэрмэх. Зүүн талаараа нэг, дундуураа нэг, баруун талаараа нэг 3 гэсэг барьсныг тэр үед одоо хан улсынх нь өмнөх хятадын дээд өвөг Цин улсын их хаан Цин Ши Хуанди гэдэг хүн энэ 3 тусдаа цагаан хэрмийг холбоод нэг урт цагаан хэрэм болгосон. Нэг урт цагаан хэрэм болгосон. Ийм төвхтэй юм шүү хятадын цагаан хэрэм. Өөр та бүхэн аялал жуулчлалаар яваад Бээжин ороод хятадын цагаан хэрэм дээр очдог да тийм ээ. Очоод харж байхдаа нэг Монгол хүн дотроо бодож бас нэг жоохон баярлаж бахархууштай явах юм юу гэхтэй зэрэг одоо энэ хүн улсын үед хятадын дээд өвөг хан улс гэж Цин улсын дараагаар гарч ирсэн. Хан улс бидний дээд өвөг хүн улс хоёр хоорондоо 198 онд одоогоос 2200 гаруй жилийн өмнө хятадын цагаан хэрмийг Монгол хятадыг заагалсан хилийн зааг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдгийг. Тэ. Хан улсын эзэн хаан хүн улсын шаниуд ирүүлсэн албан ёсны бичгтээ үл энэ цаг мөчөөс эхлээд хятадын цагаан хэрэмний урдуур амьдарч байгаа дээл малгайтан бол тийм ээ хан улсын мэдлэлд байна. Хятадын цагаан хэрэмнээс хойш амьдарч байгаа нум сумтны улс бол шаниу таны мэдлэлд байна. Энэ цагаан хэрмээр одоо хан хүн хоёр улсын хил зааглагдах болно гэж албан ёсоор хилийн гэрээ хэлцээр хийсэн байдгийг. 2200 жилийн өмнө хэдийн гэрээ хэлцээрс энэ 2200 жилийн өмнөх хэдийн гэрээ хэлэлцээр 1940-од онд манай өвөр Монгол бүгд найрамдах хятад ард улсад орох хүртэл 2000 гаруй жил энэ хоёр улсын хооронд Монгол хятадын хил болж мөрдөгцсөн байдгийн шүү. 2000 гаруй жил. Тийм учраас хятадын цагаан хэрэмний талаар та бүхэн нэг иймэрхүү ойлголттой түүхийн үнэн бодиттой ойлголттой байх нь зүйтэй гэж багш нэг гэж зориу та бүхэнд одоо их тэмдэглэж хэлж байна. За одоо ингээд нөө хүн улсын их хаан энэний урт талд зурган төрөө гарсан бах модон шаниу хааны тухай тэр үед л одоо хүн нүгүрэн үнэхээр их хүчрэгэгдсэн. Тэр модон шаниу хааны үед байгуулагдсан тэр хүн гүрэмбэл 2009 онд байгуулагдсан гэж үздэг. Тэр 2009 оноос нь эхлээд Монголын тулгар төрийн энэ ойг бид нэр тооцож явдаг юм шүү. Манай эртний өмнөх 209 он гээд одоо 2014 он дээр нэмэхээр 2223 гарч явах хэвээр. 2009 оноос эхэлж авдаг. Энэ 2009 онд хүннүүгийн хаан Түмэн шаниу гэж хүн байлаа. Шаниу гэдэг нь одоо тэр хүннүүгийн хэллэгээр хаан гэсэн үг. Түмэн шаниу гэж хүн байлаа. За Түмэн шаниуг үш бата хүчрэхэг байсан. Тэгээд Түмэн шаниу хоёр гатантай, их ба хоёр гатантай. Их гатнаас нь гарсан хүн модон нэртэй, баг гатан бас нэг хүүтэй. Гэхдээ Түмэн шаниу өөрөө бодохдоо ер нь ирээдүйд миний өвийг залгамжилж хүннүү гүрнийг авч явах хүн бол модон биш. Миний энэ одоо баг гатнаас гарсан хүү юм гэж ерөнхийдөө төсөөлж байсан гэж түүхэнд гэж бичиж үлдээсэн байдгийг.
Тийм учраас Түмэн шанив нөгөө ойр хавийнхаа улс гүрнүүдтэй харилцаа тогтоохдоо яах вэ зэрэг биеиндээ гинтийн халдан довтлогоо хийж дайн байлдаан үүсэхгүй тулд тэр үед өөрсдийнхөө үр хүүхдүүдийг гүнжинэрэн хөрс зэрэгэлдээ улсдаа барьцаанд явуулдаг юм ёс байжээ. Тэр ёсоор Түмэн шанив өөрийнхөө том хүү Модуныг өөрийнхөө урд гөрш Ювэ гэдэг улсад барьцаанд явуулсан байдаг. Тэр барьцааны ямар учиртай вэхээр хэрв Түмэн шанив ямар нэгэн шалтгаан гараад Ювэ улс руу дайран довтлохоос өөрийнх нь хүүг шууд тэнд цаазаар авна гэсэн. Ухаандаа тэр дайрч довтлохгүй гэснийхээ баталгаа болгож үр хүүхдээ одоо барьцаанд өгч байна штэ. Инкэж энэ Модон шанив тэр үед эцгийнхаа зорилгоор Ювэ улсад барьцаанд очиж байсан хүүхэд. Тэгээ тэр үедээ бол тэр мэдж байна штэ том залуус. Ер нь үл ирээдүйн хүн нүгийн шанив миний аавыг залгамжлах хүн бол би биш. Манай тэр дүү юм байна. Тийм учраас би бол одоо өөрөө л тэмцэж үж энэ хүн нүгүрний шанив болохгүй юм бол ямар нэгэн одоо угсаатан зүй талаасаа аав маань санд гаргаад тавихгүй нь ойлгомжтой гэж бодоод тэр Ювэ улсаас өөрөө оргоо түрээд ирсэн байдаг. Хаяад ухаандаа гэрээ хэлцлээ зөрчөөд оргоо түрээд ирэхгүй юу. Тэгээд оргоо төрж ирээд эцэгтэй өөрийнхөө санааг хэлж л дээ. Ерөнхийдөө аав маань цаа санаа чин одоо дараагийн таны дараагийн хүн улсын шанив бол би биш. Манай энэ дүүл юм ба штэ. Та тэгээд надад нэг ийм л бодолтой тэр улсад өгчээ. Би тэгтээ одоо өөрийнхөө амьдрнаа. Би тэр таны явуулсан тэр газраас чихэд оргоо түрээд ирлээ. Одоо тэгээд та тэр улстайгаа дайтнаа байлтнаа өөрөө мэддэг юм байна. Тэгэхээр эцэг нь бол чи ер нь нэг хайхтар зэмлээгүй гэж л түүхэнд бичсэн байдгийн байна лээ. За болж байна миний хуучаа одоо тэгээд өөрөө бие дагаад энэ болгоныг ингээд тунгааж бодоод тэгэхээр оргоо түрээд ирсэн байна. Би чиний зориг зүсийг үнэлж байна. Тийм учраас чи одоо төмтийн ноён болгоод ингээд өөрийнхөө тэр үед чин Монголын төрийн системч, тэр цэргийн системч, тэр их сайхан төвлөрч гисэн. Дээрээс одоо 100 бүр дороосоо одоо 10,000 түмд гэдэг явдаг энэ систем болчихсон байсан юм л да. Энийг мөн манай түүхчид юу гэхтэй зэрэг 10,000 түмтийн системийг Чингисийн үед бий болсон цэргийн стратеги гэж ярьдаг. Энэ үл тэгэхээр Чингисийн үеийнх биш бүр хүн нүгүрний үед тогтсон ийм тогтолцоо байна гэдэг. Тэгээд түмтийн ноён гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр 10,000 цэргийн дарга гэсэн үг болно да тийм ээ. 10,000 цэргийн дарга. Тэгээд тэр үеэсээ л өөрөө бол ер нь бол одоо хүн нүгүрнийг би удирдах ёстой л гэдэг бодол төрөөд тэр 10,000 цэргээ бол ерөөсөө нэгэн зүгт нэгэн дуун дор хөдөлдөг, харвдаг, намдаг ийм л одоо цэргийн асар хатуудаг дотор тогтоосон. Модон өөрөө тэр үеийн шанив боловч асар хатуудаг дотор тогтоосон. За тэгээд энэ тогтоосон диктатураа хаяа гэж шалгаж үздэг байсан. Шалгаж үзэхдээ тийм одоогийн үг хэллэгээр бол их зэрлэг байдалтай шалгаж үздэг байсан л да. Тэгээд нэг удаа зэргүүдээ хэр тэгтэй байгааг нь шалгаж үзэхэд өөрийнхөө ундаг хамгийн хайртай морин гаргаж ирж байгаад өөрөө ном сумаар харваад бусад зэргүүдийг харуулахыг тушаасан байгаа. Тэгэхэд өөрөө чарвсан бусад зэргүүд нь чарвсан нэг хэсэг нь бол одоо өөрийнхөө одоо төмтийн ноёны асар одоо дайн байлдаанд унж ордог хайртай тэр морийг харуулхаасаа одоо өөрхий хайрлаад хальшраад нэг хэсэг нь харваагүй гэж түүхэн тэмдэгдсэн байдаг. Тэр харваагүй бүх хүмүүсийг бүгдийг саасаар авсан. Тий. Дараагаар нь хоёр дахь удаагийн шалгалтаа яаж хийсэн гэхдээ зэрэг өөрийнхөө хайртай гатныг өөрөө харуулсан. Тэгээд өөрийнхөө одоо түмэн цэрэг гэдэг чинь 10,000 цэрэг шүү дээ. 10,000 цэрэгээ харуулах тушаал өгөхөд бас нэг хэсэг нь бол одоо тэр эмэгтэй хүнийг бүсгүй хүнийг тийм ээ хатан хүнийг одоо харуулхаасаа одоо хайрлсан бас зарим нь шантарсан айсаг янз бүрийн юм байсан байгаад би нэг хэсэг нь харваагүй үлдсэн гинлээ. Тэгэхээр тэр хатныг харваагүй хүмүүсийг бас цаазаар авсан. За тэгэл үүнээс хойш бол энэ шанив гэдэг энэ дарга тийм ээ энэ эзэн одоо ерөөсөө үнэхээр одоо юу гэдгийг юм да одоо их хатуу хүн юм байна. За одоо энэний үгэн дор одоо их жил дагжил мөрдөж явахгүй юм бол миний амнаас бол юу ч биш юм байна гэдэг тэр ойлголт тэр түмэн цэрэг дотор төрж илтэй. Тэгээд одоо нэгэн дууд сумны дор одоо бүх цэргүүдэн ингэж багцалж авсан ийм хүн байж л дээ түмтийн ноён. Тэгээд тэр өөрийнхөө гатныг харавж авсны дараагаар түүхэн тэмдэглэснээр
төрийн эргэлт хийх бэлтгэл ажлаа хангаад хаад ноёдын төрийн их ав гэж болдгийн байж ан агнорын ажил болдгийн байна л да. Бүх зэргүүдэд дагуулад анд явдаг. Тэр анд явах үедээ эцэг рүүгэн очиж явахдаа эцгийнхээ хамгийн хайртай морийг адуунаас нь ганцаараа ин гаргаж ирж байгаагаад өөрөө харваад бүх зэргүүдээрээ харуулсан нэг цэрэг үлдээгөө бүгд харвсан баг. Тэгэхээр бол одоо юу гэж ойлгосон гэхээр за одоо миний зорилгоо биелүүлэх цаг болжээ. Одоо миний түмэн цэрэг бол яг одоо миний удирдлагын дор одоо хөдөлгөөнгүй миний өгсөн бүх үүрэг даалгаврыг биелүүлэх болсон байна гэд тэгэд ав хамрагны үеэр өөрийнхөө аав түмэн шаны ноёныг өөрөө харваад бүх зэргүүдээрээ харвах үүрэг өгөөд тэр бүх зэргүүдэнд бүгд харваад түүхэнд өснөр түмэн шаны өөрийнхөө хүү юу өөрийнхөө зэргүүдэд харуулад одоо тэр ном сумны суман зараа мэт шивсэн байваа гэж түүхэнд бичиж үлдээгээ. Тэгээд өөрөө албан ёсоор зарлаад миний аав түмэн шань юу төр барих чадваргүй байсан учраас хүн нүгүрний ирээдүйг бодож би өөрөө эцгийгээ сунууч эцгийнхаа оронд хүн нүгүрний шани боллоо гэдгийг албан ёсоор зарласан. За энэ бол одоо түүхчдийн хэлдгээр дэлхийд одоо хийгдсэн анхны төрийн эргэлт, цэргийн эргэлтийн хэмжээний юм хийгдсэн маа гэж. Тэгээ 2009 онд хүн нүгүрний одоо шани болсон доо модон шани. Тэгээ хүн нүгүрний шани болонгуудаа би түрүү хэлсэн зүүн зах нь Хянганы нуруу, урд зах нь Гаттын цагаан харин баруун тал нь одоогийн Туркменстан, хой тал нь Сибирь гээд дөрвөн тал руугаа дөрвөлөнд нь одоо дайн байлдаан нэг үйл ажиллагаа явуулсан. Одоо бусад улсуудыг эзэлж авах юм үйл ажиллагаагаа ерөөсөө 2009 онд шани болонгуудаа л энэ бүх юмудаа явуулсан. Энэ бүх юмудаа явуулж байхад бас ч тийм айхтар зэрлэг бас явуулж байгаагүй. Тухайн үедээ хөрс зэрэгэлдээ орнуудтайгаа их дипломатын ёсны харьцаатай байсан харагддаг юм л да. Тэр үед нь одоо хүн нүгүрний зүүн урд хил залгадаг байсан зүүн хуу гэж нэг одоо Хятадын дээд өвгдээсийн нэг улс байж л дээ, нүүдэлчин улс. Тэгээд тэр зүүн хуучууд бас тухайн үедээ их хүчрхэг болчихсон байсан модон шаниуг ийм айхтар хүчтэй гараад ирэхээр нь ер нь одоо энэ барын зуралцгыг баг дээр нь дарсан дээрээ энэ модон шаниуг гэдэг бол түмэн шаниутай адилхан хүн биш байна. Энийг эртхэн одоо номхотгож авна гэд тийм бодлого зохиогоод жааханаар одоо модон шаниуг өдөж эхэлсэн байдаг. Хамгийн ихний өдөлт нь юу гэхдээ зэрэг модон шаниуд элчилгээж бичиг эргүүлэхдээ за модон шаниуд чи зүүн хуу улстай эвтэд үйтэй аштайхан ажлын амьдрий гэж бодож байгаа бол чи өөрийнхөө нөгөө хамгийн хайртай дайн байлдаанд ундаг морион манай хуу улсад бэлгэлээтгэхтэй гэж тийм захиа явуулсан байдаг байхгүй юу. Тэгэхээр түрүү энэ дээр та бүхэн харсандаа хүн нүгүрийн төрийн зохион байгуулалт гээд хэдийгээр дээрээ хаантай байсан боловч шаниутай байсан боловч шаниугийн доод талд зонхлогчдын зөвлөл гэж байсан. Зонхлогчдын зөвлөл гэж одоо хааны гаргаж байгаа шийдвэрийг хэлэлцдэг одоо тийм зөвлөлттэй байсан байж та бас их шудраг байсан байна. Тэгэхээр зонхлогчдын зөвлөлөөрөө оруулаад зүүн хуунчууд одоо миний надтай эвтэд үйтэй байхыг хүсвэл морио өг гэсэн байна. Одоо яах юм бэ гэд нөгөөдүүлээрээ зөвлөлдүүлсэн чинь ер нь цаадуул чинь таныг доромжилж байгаа хэрэг. Та одоо энэ ганц хайртай дайн байлдаанд ундаг ийм сайн морион зүгээр тэднэрээс айж байгаа юм шиг өгчгтэй яадгийн битгий өг гэсэн шийд гаргасан юм бидээ. Тэгсэн чинь шаны юу гэж хэлсэн гэхдээ зэрэг за агтмаар олдноо. Агтмаард олдно энэ хөрс зэрэгэлдээ оронтойгоо EV гэдэг юм хамгийн чухал байх хэрэгтэй юм шүү. Тийм учраас зүгээр л тэр морин өгөөд явуул ямар адуугаа юмтан биш ахаад надад нэг морь олдно гэсэн адуугаа морин өгөө явуулчихсан байдаг. Тэгсэн чинь дараагаар нь хоёр дахь элчин юу гэж ирсэн гэхдээ зэрэг за морин өгсөн байна сайн байна. Одоо та үнэхээр энэ EV-ийг өвдөхгүй аштайхан дүүтэй бай гэж бодоод байгаа бол хатнаа өгнө манай улсад. Өөрийнхөө одоо хатнаа өг. Тэгээд үнэхээр манай улсад хатнаа өгөөд хатнаа энэ барьцаанд ихэд байлгаж байх юм бол танай одоо хүн нөөцүүдийг манай руу дайрахгүй байх юм байна гэж ингэж баталгаатай ойлгоё гэж. Ухаандаа хатны барьцаанд авъя гэж байна да тийм ээ. Нөгөө түрүүний өөрөө шаниучин барьцаанд нөгөө юу вэ улсад очиж итгэл юм болж байна шүү дээ. Тэгээ мөн нөгөө зонхлогчтойгоо ихэд зөвлөлдсөн зонхлогчт нь хэлсэн байгаа. Энэ одоо болохгүй. Энэ одоо зүүн хуучууд юу юм эдгэрнэг хүчтэй улс биш шүү дээ. Тэгээд одоо түрүү морич авсан одоо хатны чин аавна гэж байна. Энэ одоо улс хүрнийг доромжилсан хэрэг. Ялаач гэсэн одоо их хатнаа тэд өгч болохгүй штэ гэсэн шаниу бас өөрөө хэлсэн байгаа. За яах вэ? Хатан олдноо. Эхнэр хүүхэд олдноо. Эмс охид олдноо болно. Ер нь одоо энэ
хөрс зэрэгэлдээ улстайгаан одоо ийм юмны төлөө эвдрэлцэж дайдалцаад ямар юм хийх вэ? Тэрийг нөгөөд явуулгаад гатна өгөө явуулсан байдаг. Бас их том политикт ажиллаж байна да, тийм үү? Тэгсэн чинь нөгөөдүүл чинь одоо энэ өдөө хатгаад байгаа шүү дээ. Ер нь болдвол байлчих гээд өдөө хатгаад. Тэгсэн чинь хамгийн сүүлд нь юу хөхтэй зэрэг. За тэгвэл хатан чи ирчихсэн. Одоо хүн нүү хуу хоёр улсын дунд байдаг нэг дундын зурвсын газар нутаг байдаг юм байна л да. Одоо тэрийг манай Эрдэнэтэд тогтоосон одоогийн Сүхбаатар аймгийн тал хээр нутаг, Урагшаагаан Өвөр Монголын Шилэн гол аймаг гэж би энэ хоёрын завсрын бүсгэд тогтоосон байдгийн тэр газраа одоо та нар манайд өгөө. Тэгвэл одоо бид та нарыг одоо дайрахгүй, давтлахгүй, өвтэй нартай ажтай байж болно гэж. За энэ дээр харин шань ихэд ууралсан байдаг. Энэ дээр ихэж уурлаад зонхлогчтой юу гэж хэлсэн гэхдээ зэрэг энэ бол хэрхэвч байж болохгүй. Аливаа улсын тусгаар тогтнол төрийн үндэс бол улсын үндэс бол газар нутаг. Тийм учраас шим тэжээлтэй ч вэ, шим тэжээлгүй ч вэ, газар нутгаас өчүүхэн хэсгийгч хүний газар ерөөсөө өгч хэрхэвч болохгүй гэж маш их уурлаад тэгэд өөрөө хуу улс руу дайран довтолж тэр хүчрхэгж байсан нүүдэлчин зүүн хуу улсыг эзэлж авсан байдаг. Тэгээд тэр цагаас хойш 2200 жилийн өмнөөс шаниугийн газар бол төрийн үндэс, улсын үндэс гэдэг энэ алдар төв эндээс гарч ирсэн төвхтэй юм а. Энийг ч гэсэн өнөөдөр та бүхэн их сайн бодож тунгааж ингэж явах нь зүйтэй гэж одоо өнөө хичээлийнхаа явцад хэлж байна. Тэгээ газартай холбогдсон манай их том цуулын хэлсэн үгийн хамгийн эртнийх нь бол 2200 жилийн өмнө шаниугийн хэлсэн үг. За энэ хүрээд өнөөдрийн анхны маань лекц өндөрлөж байна. Тэгээ хүүхдүүд та бүхэн саяын багшаахаа ярьсан лекцтэй холбогдоод асуухтууд байвал чөлөөтэй асууж болно. За баяртай дараагийн хичээл хүртэл баяртай дахин уулзъя.